Зя сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл тараагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэт эхэлж байна. За тэгээд одоо энэ удаа дөрмийн дагуу гэж ярьдаг. Одоо дараа 7 хоног ямар хуу байх уу? Юу найтайх юм болох нь уу? Бас юун дээр анхаарах нь те. 7 хоногийн одоо таар үзэн мөр маань одоо эхэлж байна. Гэхдээ цаав хугацаа хурдан явах юм уу те? Саяхан л шинэ оны мэндэж энэ 25 онд алж гэдээсээ сайхан болно гэж боддог. Тэгээд 5 сар гарчлаа шүү. Хурдан байш бас л. Ер нь алхан алуулаад алхан алцаад явсал гоё явж шүү бай. За тэр чихо. За ингэ 3 үзэр байна. 2 аяг, 3 аяг. Тэгээд сэлэмний хаан гэдэг. Энэ 3 үзрийн одоо аль нэгийг сонгоорой. Одоо аль өөрчлөн хэлүүлүүд нь тусчин тэрийг сонгоорой. 2 тусч байгаа бол 2 одоо үзэр цогцож байгаа бол нэг бол аль нэг юм жаартал хувьтай байх хэвээр. Үгүй хоёулаа 50-50 байгаа даа бол үнэхээр байж болно. Тэгэхээр тэр нь бол голдуу их ховор болов гэж би бол бодож байна. За ингээд 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 2 аяг. За хөзрийг хажиглавал гаргийн одоо ураан гаргийн доор 2 аягны дээр те эрэгтэй хөвтэй 2 хүн бие бидэд зүрхсэж зориулаад байж штэ. За юу гэсэн үг вэ? Энэ 7 хоногт ерөнхийдөө нь ажиглал хүмүүс зүрхсэлд зориулах юмуд их байна. Та ерөн хүмүүстэй одоо яг өөрийнхөө дотор юу бодож байгаа те? Юу санаж одоо мөрөддгөө эсвэл тэр хүний талаар юу гэж дурсч боддог. Тэрийг ер нь нэг гаргах, зарим тохиолдолд хүмүүсээ нүүр тулах. Одоо за эхлээл найз нөхдөсөө нэг тийм баяр салгартч юм хэлдэг ч юм уу, эсвэл ингэж ийдгээ хэлдэг ч юм уу. Эсвэл дургуй мөрөг хүндээ ер нь нэг тийм нүүр тулдаг ч юм уу те. Яг удаан бодсон, ялангуяа хүмүүс төр тулсан, эсвэл дараа маргахад нүүр тулдаг цалингаа нэмэлт ч юм уу гэсэн тийм зоригтой шийдэмгий алхан хүмүүстэй хийхэд их тийм зөв 7 хоногоос гадна угаасаа нэг ер нь энэ 7 хоногт тийшээгээ жоохон чиглүүлж байна. Мэдээж чинь 2 бие бидэд одоо зориулж байгаа учраас энэ юу шүү? Үйлдэл гэдэг нь хүмүүстэй холбоотой үйлдэлийг ер нь энэ 7 хоногт танаас их хийгээч гэж одоо танаас их хүсэх юм байна. Тэр төлөвч нэг одоо шахах юм байна. Тэгэхээр таны одоо тэр тал руугаа боёо хүмүүстэй харилцах, хүмүүстэй одоо яг тийм дуртай дургу бас чадан чадахгүй би энийг танд хэлмээр байна. Би ингэмээр тэгмээр гэсэн эсвэл яг одоо би ингэмээр гэсэн тийм одоо дээд шал гэж юм аав шиг тийм нүүр тулах юмнууд ер нь танд бас энэ талаар нэлээд тийм гарах юм байна уу да гэсэн юм нэг талаас гарч иж байна. Нөгөө талаас одоо юу гэдгийг авсан бол өгнө гэдэг штэ. Ерөн одоо энэ талаар бас хүмүүсийн харилцаа ерөн босод 7 хоногоос илүү их тийм өгөө аваатай байх нь те. Одоо бусд үеийг бодвол арай их хүмүүстэй харилцаанд орж, хүмүүстэй харилцах, эсвэл огцом нийгэмшээдэг тийм одоо удаан харьцахгүй сүхэнд орж ирдэг ч юм уу. Тийм зүйлс бол ер нь энэ талаар болж магадгүй шүү гэсэн юм боож байна. Хамгийн гол нь энэ 7 хоногт одоо юу гэдгийг харьцахыг хүсдэг эсвэл эргэлздэг, харьцаас жирэгдэг байсан хүмүүс чинь нэг үл тань руу орж ирэх болно. Гэхдээ юу шүү? Одоо харьцаас жирэгдэг гэдэг нэг тийм тусалчгийн зүйл эсвэл сайн мэдээж бодсон хэрнээ тийм яг амжтгүй ч юм тийм хүмүүс шүү. Тэрээс учраас тийм амар одоо эвгүй ч юм уу эсвэл тийм муу хүмүүс энэ ч орж ирэх гэсэн үг биш шүү. Харьцаа гэж боддог хэрнээ харьц чаддаг хүмүүс энэ одоо амьдрал чинь энэ талаар орж ирэх юм байна гэж одоо нэг талаас гарч ирж байна. Нөгөө талаас морин тэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө 56 таны амьдрал бол зөв замаар нэгт явж ийн гэсэн үг. Гэхдээ энэ зөв замаар явж юу гэсэн үг юм? Дахиад юу шүү? Ажил төрөл дээр бол за яг хүмүүсийн харилцаа одоо болчтой юм байж. Гэтэл ажил төрөл болон бас дахиад юм тал дээр бодохоор юм байгаа шүү. Та бүх юм энэ 7 хоногт маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ буусан хүмүүстэй харилцаагаа яг нэг талдаа гармаар байна. Одоо чинь 3 дахь сонгоход хэцүү хэдэн хүн байвал алийг сонгох юм? Эсвэл яг одоо энэ ажилтг ийм хүнд ийм мэн гэвэл алийг яах юм? Тэ? Эцэгцэд
хүмүүстэй холбоотой юм байгаа штэ. Тэгээ яг сайн явъя гэхээр аль хүн юу нэгэ болоод байна. Аль нь болохгүй болоод байна. Алийн дагаад болохоор байна те. Тэр талаар бодолцож үзэр нэгсэндээ ирээдүйд төлөвлөөрөө ер нь бол өөрөө чинь амьдрал их зөв замаар явж байгаа. Нэмээд Аз таныг аюул сайхан ивэцэн явж байна. Гол зүйл нь төлөвлөл буюу хинтээ хаана хизээ юг гэдгээ маш сайн бодоорой. За юу. Ялангуяа энэ 7 хоногт бол тэрийг тэгцэн байхад бол ялангуяа эхний 1-2 өдрөөс бол тэгцэн байхад бол цаашлаа ер нь аюу айтайхан гинт юмнууд болоод бас айтайхан тийм юмуд болчих юм байна гэсэн үг байна. Нэгсэндээ морин тэрэгтэн яадгийг хаашаа ямар замаар яаж явахаа мэддэг учраас одоо проблем гардаг шүү дээ. Ойлгомжтой. Дархан замаар явах уу? Одоо тэгэхээр машинаас шалгахыг асгүй зүгээр яар мөр явбал яах вэ? Төвжирэмж бас жоохон ном зам бэлдээ, тий? Яг тэр шиг бүх юмаа ер нь хүмүүстэй харилцах цагт бэлтжүүл аюу дээр биш үү гэж нэг талаас бууж байна. За сүүлд нь ийм байгаамаа. Одоо юу гэвэл өөрийнхөө ер нь амьдралыг одоо ер нь нэг жоохон өөрчлөх талаар бодож үзвэл ямар вэ энэ 7 хоногт. Ерөнхий өөрчлөлтийн салхи гэдэг шиг таны бас жоохон өөрчлөлт өсөй гэдэг зүйл таны жоохон чиглүүлээд байгаа юм байна. Заавал бас нэг талаасаа байхгүйгээр яг одоо байгаа амьдрал чинь бол яг болж байна. Гэхдээ багаар өнцгийн өөрчлөлт илүү тийм хүсч байгаа, илүү тийм дээшээ байх тал руугаа ер нь чиглүүлэхтэй ямар хүнтэй харьцах уу, ямар хүмүүс надад хэрэг болох вэ? Тэр талаас нь бодож явбал маш зүг байна гэж одоо энэ гарч ирж байна. За харин яагаад юун дээр яаж гэж байгаа штэ. Тэрийг харъя. Та ерөнхийдөө энэ үзрийг сонгосон хүнтэй хүмүүстэй нүүр тулах тал дээр бас тийм сайнгүй эсвэл хүнийг ойлгох талтай жоохон сайнгүй юм гэж гарч ирээд байна. Энэ бол таны хувьд заавал байх ёстой зүйл байгаад байна. Одоо яг нэг үе бодвол та аюу айтайхан бас амьдралаа амж аваад сайхан болж байгаа болж байна. Гэхдээ бүр айтайхан юм болгон дээр заавал хүмүүс нэг тийм зав зүтрэл шаардлагагүй шүү дээ. Бас бүх юм нэг айтайхан тийшээ болгоч те хөнгөн амьдрал эсвэл тийм том зургаар оруулах гэхэд бол танд харилцаа холбоо хүмүүстэй communication хэрэгтэй байна. Тиймгүй тавж байгаа махарч яваад юм шиг. Одоо энэ харал та 10 ном. Ууг нь нэг 2-3 бацаан дагуулж аваад 10 модоо тэгэл 10 номоо 3 хорон хуваал башиг бодож шүү дээ. Гэтэл нэрлэхгүй юм уу? Яадаг юм байгаа? 10-ын мань газарыг чаднаа гэж яваад шүү дээ. Болохгүй шүү дээ. Чи ядран, зүвдрэн тэгээд аруулаа ингэж ачиж агаад унаад өгчүүл яах вэ? Эсвэл энэ номнуудаа унгаад хагалж гимтэй хичүүл яах вэ те? Нэгсэндээ ерөнхийдөө амьдрал таныг төвшнгөө нэмээчээ. Ялангуяа энэ 7 хоногс эхлээд тэгэхээр тул хүмүүстэй харилцаа холбоогоо нэмээчээ. Ямар хүн яаж харилцахаас нэг талаа гаргаа. Бас бүтггүй хүмүүсээс амьдралаас гарга. Бүтэх хүмүүс бол амьдралаа бүр сайн цуцсан оруулаа гэдэг юмыг танд сануулж байгаамаа. За тэгмүүд энэ дээр аягүй гоё үзэл буусан байна. Усан туссан сарны дуяа. Тэргэл сарны дуяа гэдэг шиг. Морин тэрний гаргалгааны наривч үзэр штэ. Тэгэхээр ийм байх шүү. Найдвар энэ бол найдвар үзрэхгүй. Та хэрвээ яг өөрийнхөө амьдралаа тийм гатчихсан тийм ампрагет тийм сонирн байдалд орцсон ганцаараа тийм зожигроод эмороод байгаа мэдрэмж авбал болохгүй шүү. Тэр тусмаа өөр өөртөө найдвар тэгээд тэр тусмаа хэцүү байгаа зүйлсүүд рүүгээ салгавч үзүүлээд зоригтой явах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ болж байгаа бүх зүйл амьдралын сорил шүү. Энэ ингээд харж байгаа энэ доор нь юу болсон байгаа вэ? Sphinx. Миний юу сонссон хүмүүс мэдэндээ нэг юм Египтийн домог гэдгийг Египтийн билүү грек гэж лөө. Нэг баатар явжсэн чинь Египтэд явжсэн чинь нэг Sphinx гэдэг ийм эмхтэй толгойтой арслан битэй хүн хүнээс таавар таагаад хариуж чадахгүй бол ажид яваад байхгүй юу. Тэгээд баатар ирэн таавар таацсан чинь миний Sphinx нь өнөр сүнө хүчдэг. Амиа олц гэсэн үг. Нэгэсэндээ эднэр бол таныг сорж байгаа шүү. Амьдрал таныг сорж байгаа. Яаж сорилын тавх вэ гэхээр нэгдүгээр аргаа болоо хүмүүсээр яхаа байна. Хоёрдугаарт юу гэдгийг
төлөвлөлөөд багаар ингэж явна гэсэн тийм гаргалгаа төлөвлөгөөний тийм нарийн уруухан хэрэгтэй шүү. Заа юу. Тийм байхад бусд нь аюу айтайхан болохоор байна. За тэгээд дүгнээ хэлэхэд бол хүмүүстэй харилцаанд их сайхан орох юм байна. Зөв зөв рүү орж байгаа. Гэхдээ амьдрал том зургаар хараарай. Өөрийгөө заавал тийм ганцаараа нэг ажил заавах шаардлагагүй. Бүх юм зөв замдаа бас явж байгаа орно. За харин энэ 7 хоногт орох төсөөсөнд юу гэж зөвлөсөн байна вэ? За ерөнхийдөө биеийнхаа зүрх сэтгэлээ анхаарахаас гадна биеийнхээ анхаарна. Дасгал хөдлөн хийдэг юм уу? Эсвэл йог мөр явдаг юм уу те? Эсвэл яадаг хайдаа нэг ганц хоёр пицца идээд бас хотоодоо байрлах бороогүй штэ. Нэг өсөндөө эдгэрлийн сайхан юм мэдрээ. Сайхан юм байна гэхээр тийм шилтээ 5 градус ч юм уу шилтээ 40 градус юм биш шүү. Тэ чинь яг уу. За яг уу яадаг хоол бол гэж болно. Эсвэл нарийн дугаа гэж болно. Эсвэл сайхан дасгал хөдлөн байж болно. Нэг өсөндөө таны энергийг идээх юм тулд бие махбодоос чинь юу юм хүртэх хүсэж байгаа юм. Зүрх сэтгэлийн сайн тайван байдал юм уу? Эсвэл ийм бие хааны хөгжил юм уу те? Одоо чинь тарган байж юм эсвэл иймээ тийм байх одоо сэтгэлээр унахын оронд өөрийгөө хөгжүүлэх нь чухал шүү гэж гарч иж байна. За гэтэл энэ 7 анхаарах юм юу вэ? За нэг сэлэм. Хит огцон гинтийн үйлдэл хийж болохгүй. За ер нь нэг юм балаа юм байт юм аа. Шууд ингээл ойлгох гингүүтээ бүх нөрөө салавч үзүүлэл. Бүх нөрөө ингээл бүх ажлаа гаргаад заа мань болцсон. Би ингэж хийгээд болохгүй. Эн чинь төлөвлөлт гэдэг байгаа байхгүй юу? Давхар одоо чи юу штэ сар ингээд замыг харуулж байгаа болохоос яг замын төсөлийг харуулдаг байхгүй юу? Үгүй зам дээр аваач байхгүй юу? Машин биш чинь сарын тусгал харагдуулж байна. Тэгэхээр бүхмээ зүгээр тийм цагийн бүх юм алтанд өөр гэсэн алтан цагтай цагийн цагтай гэдэг. Аюу сайхан тайв өнцгөр нь багаар бүх юм болно. Тэр хүртэл би бас суралцах юмтай байна, хийх юмтай байна те. Тэгээд нэг юм удаанда аюу сайхан одоо 6 сарын 1 ч юм уу, наадмаас өмнө ч юм уу 9 сарын 1-ээс өмнө би хэд иймд хүрсэн байна гэж ер нь төлөвлөхгүй болохгүй шүү. За юу. Хит бас ийм яаж болохгүй алдарч байна. За ингээд техник өдөр маань ингээд дуслаа. Хөзөр дэлгэхүн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн донешн бол маш их баярлах болно. Мөн гүрлийн тун дээр юу хийхийг хүсэж байна, ямар хуу зорилготой байна, юу хөдлөө тэмүүлж чинь те. Тэрийг өвчий явбал одоо тэрийн чинь л сайхан залбирлуулдаг манифест хийгээд ерөөл өрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өссөн ерөө юу яая. Хит өөртөө их ачаагүй ядрыг шүү миний бороо заяа. Хаяарч байгаа амарч байгаарай. Миний өгшин бол бас гоё юмдж байгаа шүү. Бас чадж байгаа. За ингээд 2 дахь өдөр лөө орцгоё. За 2 дахь өдөр маань 3 аяга. За хөзрийг ажиглал бол одоо усан дээр 3 аяга байна те. 3 аяга би одоо 2 аяга 1 аягаараа байгаа усаа хийж штэ. Дээр бол эмэгтэйчүүд бол ер нь сайхан одоо гоё байна гэж хэлье. Ер нь жоо шоуд майт хэлэн л та. Халамцуу те. За тэр ч яг. Нэгсэндээ энэ 7 хоногт одоо 3 аяг гэдэг бол их гоё хөдөр юм аа. Их тийм сайхан аз жаргалыг мэдэрсэн их тийм халиу залхи үзрэхгүй юу. Тэгэхээр энэ 7 хоногт бол ер нь таны амьдрал бол их тийм сайхан аз жаргалтай мэдрэмжүүд бол их өөдрөг гоё байх юм байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт энэ чинь ингэдэж шүү. Хөзрийг ажиглал бол 2 аяга дахиад 2 аяга 1 аяган дээр одоо асгаж штэ. Одоо урсгаж байна. Нэгсэндээ танд аюу айтайхан одоо саналууд ирэх болно. Энэ 7 хоногт бол одоо голдуу харилцааны юм эсвэл тийм боломжийн гэдэг тийм хөлбөрлөгөө илүү төгөх байх. Тийм саналууд ер нь бол орж иж магадгүй байх шүү. Гэхдээ энэ саналууд бол их айтайхан саналууд байх болно. За дараагийн үзэл тайлбарлахаас өмнө юм байгаа шүү. 2 өдрийг ажиглавал хардаа нэг нь бүр аимшигтай тийм сайхан ингээ шоудах мэт. Нөгөөх нь зүгээр тийм тайван. Нэгсэндээ аль ч тохиолдолд танд бол энэ 7 ерөнхийгөө аюу айтайхан тийм гоё 7 хоног байх болно. Ямарваа нэг тийм санаа зовоохоор тийм хэцүү муу зүйл бол гайгүй. Айхтар тийм юм болохгүй. Харин санал орж иж байгаа зүйлсүүд бол ерөнхийдөө таныг тийм сэтгэл ханамжтай байлгах нэмээд тийм хүсэлт хязгаар чинь хүрсэн их тийм сайхан саналууд бол танд орж ирэх юм байна шүү гэж нэг гарч ирж байна. Дээр нь
эдгэрэл гэж нэг юм байгаамаа. Энэ шоуд гэдэг юм чинь яг үндэ бол мэдрэмжийн хувьд сэтгэл аураны хувьд бол тодорхой хэмжээний эдгэрлийг өгдөг юм. Яг нь маргааш шаарддаг ёстой зүйл шүү. Тэрэн шиг одоо юу гэдгийг таны бас одоо тодорхой хэмжээнд одоо их тийм санаашин зовоож исэн зүйлс эсвэл их гүрэж исэн зүйлс ер нь аюу айтайхан талраа шийдэгдээд та их аюу тийм гимиг тийм баярж тэмдэглэхтэй эсвэл ингээд аюу сайхан ёо шүүшгүй гэд тийм талраа бол таал их сайхан орох юм уу гэж гарч ирж байна. За харин хоёр дахь нь дөрвөн сэлэм. За эхэн дээр бол амар шоу маа гэж одоо зүгээр сайхан 50 унтж штэ. Хоёр дахь та бараг л энэ хэвчлээд их сайхан байна. За ийм байна. Ерөнхийдөө танд одоо итгэл төрнө гэсэн үг. Ямар итгэл вэ? Ямарваа нэг амьдралын сайхан найдар болох юм байна. Бас нэг ингээд дээшигээ явчих юм уу? Эсвэл төвшин нэмээд левелэгч байгаа бас нэг тийм итгэл төрөө сайхан сайхан болох юм байна. Одоо миний амьдрал нэг юм одооноос нэг юм айтайхан болох нь үү? Эсвэл ерөнхийдөө нэг юм аштай юу да, за ашгүй тийм санаа амарлаа гэдэг тал руу бол ер нь энэ талаар их орох үс тийм мэдээнүүдийг та бас сонсох нэ. Энэ бол үнэхээр сайхан зүйлсээ. Ялангуяа одоо ийм хаврын хавсар бас хэцүү байгаа нөхцөл ингээд их сайхан руу орж бол үнэхээр сайхан зүйлс шүү дээ. За тэгэнгүүт юм байгаамаа. Энэ хардаа одоо юу гэдгийг ерөнхий одоо төвлөрөл гэж юм байт юм аа. Таны яг хаашаа юунд төвлөрөх вэ гэдэг чинь бас нэг талаас таянлаа гарах хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Та яг үнэндээ одоо энэ хардаа дөрвөслөн байгааз мань хүнийг сонгоцсон байна. Танд бол бас олон боломжууд, олон юмнууд байна. Хүмүүсээс дээр ажил төрөл тал дээр тэр нэгийг сонгоно. Алийн байх юм, юу нь байх юм те. Яг зарим зүйлийг ер нь нэг талтай гарахгүй бол нэг талаа гаргаж иж та илүү тийм тайван сэтгэл амар тэгж байж та нэг талтай гараад одоо тайвшраад ерөнхийдөө өмнө ингээд байж байгаад одоо чадаагүй зүйлсүүдээ одоо суллаад явуулна гэдэг зүйл одоо нэг гарч ирж байгаамаа. Тэгж байж одоо ийм тайвшрах юм байна. Бас аюу тийм нэг талтай авах юм байна. За тэгэнгүүт ерөнхийдөө нарыг одоо яавал дэрвэ гэж. За ойлгомжтой 10 сум instruction буюу одоо заавар зөвлөхөө. Ерөнхий ийм сайхан ингээд саналууд орж ирнэ. Давхар амьдрал чинь бас гойхон мэдрэмжүүд болно те. Ийм нөхцөлд одоо шууд өөрөө шийдвэр гаргаж авах болохгүй шүү. Хүмүүстэй жоохон ярилцаарай. Яах вэ ихүүгээд та бас яг уу суур сайтай хүн боловч мэдрэмжийн хувьд арай тийм бэлэн болоогүй байна. Одоо нэг mature гэж ярьдаг штеп өөрсөсөн гэх юм уу. Тэр талдаа та арай болоогүй байгаа учраас хүмүүсээ жоохон зөвлөгөө авмаар байна. Бас ярилцмаар байна. Дээрхэд дотроо бас ингэж юм одоо хомдлуулад нуугадаж болохгүй. За юу. Дээр нь хоёр дахь нь 8 сум. Одоо struggle буюу одоо зүдэргээ. Жоохон зүдэрх юм байгаа. Одоо энэ 7 хоногт жоохон шийдвэр гаргах гэдэг жоохон ядаргаатай байх болно. Гэхдээ бити их юм бодоорой. Яагаад гэвэл энэ шийдвэрүүдийг гаргаснараа та маш өөртөө аюу айтайхан тийм юмнуудыг хийх юм байгаамаа. Тэгэхээр яг мэдээж жоохон хэцүү шийдвэрүүд бол үнэн. Гэхдээ энийг хийж байж та маш аюу өндөр үр дүнд хүрээд аюу айтайх юм руу орох юм шүү гэж нэг талаас нь гарч иж байна. За энэ юу вэ? Дөрвөн хүзэг ингээ ихнээс нэг харъя. За мэдээж ойлгомжтой их гой юм болно, тайван байна. Одоо гоё сонголтууд өөрчн гоё тийм саналууд орж ирнэ те. Тэгмээ та бас бүх юмаа шийдээ нэг талдаа гаргаад олон сонголтуудын одоо аль нэгийг сонгоод айхтар тийм харамсгааргүй юм болоод хэрэг ихгүйгээр тийм жайжан тухай болчих واخгүй юу. Тэгэхийн тулд хүмүүсээс сайхан ярилцаад бас зөвлөгөө аваад явах нь байна. Танд сурах юм зөндөө байгаад байна. Нөгөө талаас бас жоохон шууд ингээд хүн шийдвэр гаргах хэцүү шттэ. Хоёр хүн өөрт нь аюу тийм гацсан хал өвчих юм эсвэл тийм юм болоход бол бас хүн шууд хийж чадахгүй. Тэгтээ та чадна гэсэн үг. Битгий юм бодорой заа юу. Тэгэнгүүт энэ нэг одоо анзаар бол юм байгааз таныг энэ сум харлаа юу харавч нэмэгтэр харавч штэ. Энэ байдлаас чинь гаргахын тулд таны жоохон ийм зүйлөөр шахаад байгаамаа гэдгийг ойлгоорой. Ялангуяа энэ 7 хоногт.
бүх юм бурхны нуцаасан алтан замаар явж байгаа. Айхтар тийм буян нүгэл хараар ирүүл юм гайгүй. Зүгээр таныг одоо хүн амьдралаас ч тийм гацалтаас гарах үзээд нь штэ. Тэрийг ойлгоорой. За харин энэ 7 хоногт юу одоо арга төлөвлөс юг зөвлөж байна харцгаая. За каунслинг буюу зөвлөх. За хүмүүс та их сайхан зөвлөд юм байна. Хүмүүст бол та бол оройн дэд бурхан багш юм байна. Зөрүүд бурхан багш өөрөө хүн зөвлөгөө өгчсэн зөвлөгөө өгчсэн болоо. Яг тэрнтэй адилхан танд бас тодорхой хэмжээний яг ярилцах, сэтгэлээ уудлах, давхар тийм зөвлөх юм хэрэгтэй байна. Дэндүү тийм дотгошоогоо байгаад байгаа юм биш үү? Бас хүний мэдэрчээ зөрөө тийм одоо өөрөөтөө хайрцаглаад байгаа юм биш үү те? Яг өөр өөрийгөө л тийм би бол ингэх хэрэгтэй хүн би бол жоохон зовдөг юм аа гэх юм ч юм уу. Тийм маягаар байлгаад байгаа юм биш үү? Чин болохгүй шүү. За юу. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? 5 зоос. Хартаа. Өвлийн хүтэнд хөл нүцгэн, хөлн гимтцэн. Тэгээ ийм ядуу ямар ойлголт байх вэ гэж явж байна. Юу гэсэн үг вэ? Одоо амьдрал таныг хоёрын хооронд байгаа юм биш үү? Зүдрэгэнд ийм цагаас та өөрөө ийм шийдвэрээ гаргах ч одоо ямар нэгэн шийдвэртэй алхам хийхгүй бол болохгүй шүү дээ. Одоо харалтаа. Уг нь бол энэ хүн сүм рүү орч болохгүй. Гэхдээ мань хүн одоо өөр аргалах сүм дээрч орохгүй болохгүй шүү дээ. Гэтэл мань хүн сүм орохгүй шүү дээ. Зүгээр сүмс гарч ийн. Нэгсэндээ та яг тийм шийдэмгий одоо хүчтэй алхам хийхгүй бол та ядраад байх болно, зүдрээд байх болно шүү. Тэгэхээр яг энэ шиг гүрийгээд амьдрал намайг одоо алах гэлээ гэдэг шиг тийм бити хэд өөр дээрээ сүргээр мэд тусгаж аваарэ. Бүх юм бас тийм муудад тулчаагүй шүү. Яг хөө таныг сорж байгаа би нэг юм уншижсэн. Юу л дээ, ховц нөтөө хөтлөөтэй. Уг нь манусийн бодлоор юу штэ. Бурхан багш чинь амар хүлцэнгүй байх ёстой штэ. Гэтэл бурхан багш чинь бас биеийг өөрөөсөө хамгаал, биеийг хамгаал гэдэг юм байлээ шүү. Лавл өөрөөсөө хамгаалж байгаа тийм задаануудыг хийсэн хүнтэй бол нэг тийм нүүрэн тоостгүй юм байлээ. Тэгэхээр тэрнтэй адилхан яг өөрөөхөө төлөө хийж байгаа. Гэхдээ бас хамт хаалжгүй штэ. Тийм зүйл хийж байгаа нөхцөлд бити өөрөөсөө тийм юу байгаарай. Ингэчүүл тэгчүүл би хүн амтан гомдооч үтэй битих бодорой заа юу. Зүгээр. За харин ингээд энэ 7 одоо 2 дахь цэм дуслаа. Хөтөл дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ, subscribe дараарай. Амун донешны хувьд маш их баярлах болно. Амун гүрээний утган дээрээ юу хийхийг хүсэж байна? Ямар хуу зүйл хиймээр байна? Юу одоо хийхийг мөрөөж тэмүүлж байна? Тэрийг бичиж явуул тэрэн чинь л сайхан манифест хийгээ залбираад өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхныг хүсэн өрөөй шаардлагатай нөхцөлд хэрэггүй зүйлсийг хайж сураарай тэгээд. За ингээ одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань сонио үзэр буусан. Сэлэмний хаан ба сэлэмний аяг. За эхнээс нь эхлэе. За хардаа сэлэмний хаан бол сэлмээ барьчихсан. Далайхад бэлэн. Гэхдээ холыг бас нэг хараас үжид юу гэх юм бэ? Алимнаширдаа гэдэг. Ерөнхийдөө энэ 7 хоног бол таны хувьд бас их одоо олон юмыг баланслах хэрэгтэй одоо үе байгаад байгаа байхгүй юу? Нэгдүгürt одоо хит энэ 7 хоног бол таны жоохон тийм зүрх сэтгэл жоохон нэг талаас бариараа гэсэн 7 хоног байгаад байна. Хит бас юм мэдрэмжээр шийдэж болохгүй. Аюу тийм логикийн дагуу юм шийдэх. Ялангуяа ажил хэрэг тал дээрээ энэ арай бас одоо хүн гомдоод ч юм уу да эсвэл барайч юм да биш. Дэндүү шууд өөрийнхөө төлөө өөрөөтөө хайртай хүн байж жоохон баг зэргийн өөрийнхөө төлөө тийм юм хийгээрэй. Хит хувь хийсэн бол биш. Гэтэ өөрийнхөө төлөө гэж байгаа шүү. Тэрийг угаасаа танаас жоохон шийдээд хүсэж байна. Та ер нь нэг юм жоохон мэдрэмжээ дагдаг ч юм уу. Эсвэл бас хүний жоо өөрийгөө пахлуулдаг ч юм уу. Тийм жоохон төрлийн хүн байна. Болохгүй. Тодорхой хэмжээнд өөрийгөө бас хайрлах хэрэгтэй, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ талаар бол тэрийг одоо тэр тал руугаа илүү анхаараарай гэж одоо нэг талаас бууж байна. Хоёрдугаарт ер нь амьдрал шудраг байдаг шүү. Энэ 7 хоногт ер нь нэг тийм энэ минь тэр минь гэдэг юм байхгүйгээр жоохон тийм шийдэмгий үзээрэй. Яг нэг юмыг одоо юу гэдгийг те үйлдэлийг нь үр дүн гартал нь үзэн шүү. Ялангуяа энэ талаар угаасаа үр дүн гарна.
Яг гарахаас өмнө та жоохон багталчаад байт юм өсгөө болоо юу гэдэг чинь удаад байт юм биш үстэй те. Бодож үзээрэй чинь. Сэлмний хаан гэдэг бол их хатуу үзэр үт юм аа. Тэгэхээр та яасан яг шийдэмийг одоо хариуцлагатай сахилах баттай энэ талд байж чадвал та айгуугаа юмд хүрэх нь байна. Угаасаа таны одоо суур хүн чинь гаднаа хатуу дотроо зөөлөн байх хэрэгтэй байхгүй юу? Та ер нь нэг сүлжиг жоохон байж чадахгүй байгаад. Тэгвэл энэ талд угаасаа таны ер нь нэг тэр талгаа жоохон байлгахгүй мүү гэдэг юмыг танд одоо сануулж байна. Тэгж байж та бас одоо тодорхой хэмжээнд ойрын хугацаанд тэ хүрээ гэсэн юмдаа хүрч чадах юм байна. Бас нөгөө талаасаа ингэх шаардлага байхаас гадна таны эндүүд юм жоохон зөөлөн байгаад гэдгийг ойлгоорой. Одоо шийдэмгийн байдал дутаатай шүү заа юу. Тэр шийдэмгийн байдлыг энэ талаар та олох юм байна. За харин нөгөөх нь аягүй сонио. Аягныхаа энэ аягүй сонио өдрөө. Нөгөө талаас хүмүүстэй харилцаан дээрээ одоо тийм зөөлөн байгаарай. Нэгсэндээ үүдэл хийхдээ шийдэмгийн сахилга баттай хүмүүстэй харилцаанд тийм зөөлөн хүнийг ус ойлгосон дүгнсэн гэхдээ бас одоо юу гэдгийг гоё юу гэдэг штэ эмэгтэй хүн 30 насны эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний үзүүлж одоо бүх зэргийг үзүүлсэн мэт юм аа гэдэг. Яг тэр шиг бас хашир байвал таны ус энэ 7 хоногт их зүг байна шүү гэж гарч ирж байна. Одоо нэг ясандаа за би төрүүлэх юм билий. Заосны сэлмний хаан, аягны хаан аль нь хөгшин одоо хүмүүс. Таны бас ер нь энэ 7 хоногт хүмүүсийг жоохон зөвлөгөө аваа бас нэг одоо харж хүндлэх ханаас тийм юмыг дүгэн юмыг наавтай дэндүү бас тийм өөрийнхөө байгаад тийм хариуцлагагүй сахилахгүй эсвэл хүн ойлгомжгүй байгаа нөхцөлд яг тийм хүнээс та зөвлөгөө авбал маш үр дүнтэй байна гэж одоо ингээд бууж байгаа юм аа. Тэгээд дээр нь өөртөө чинь тулгарсан одоо сэтгэл хэцүү байгаа байдал юм уу? Одоо хэцүү байгаа ядаргаатай санаа зовсон эсвэл хитэх нөө тийм одоо ажлын ачаалт автсан тийм юмнуудаа гаргах сурмаар байна. Одоо чинь юу штэ амьдралын юм болгоны одоо тийм бүтгэн цус харж болохгүй штэ. Ямар нэг юм бол өнгөрсөн сайн өнцгтэй байгаа муу өнцгтэй байгаа. Чулуу ингээд зөөж хүн ч гэсэн бас хараад ерөөд зөөж өгүүлж чааж гэсэн бас нэг юм бүтээж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан таа ч гэсэн бас ямар нэг амьдралтай юм бүтээж байгаа учраас тэрнээсээ бас таашаал аваад тэрнээсээ бас нэг амьдралын сайхан мэдрээ явбал маш үр дүнтэй байна гэж бууж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө амьдралаас энэ талаар сайхан таашаал ав. Бас таашаал авах зүйлс зөндөө байна. Танд хүмүүс зөвлөгөө ав. Хүмүүсээс сайхан ярилц холбогд. Хамгийн гол нь ажил төл хийх тал дээр маш тийм шийдэмгийн хатуу хариуцлагатай байгаарай гэж бууж байна. За харин яагаад гэж байгаа шүү дээ. Яагаад ийм зүйл болох юм болчихвоо. За юу яаж ийна? За энэ камерад байгааг болчихлоо. За 8 чулуу буюу уламжлал. За уламжлалын хатуу уламжлал гэж ярьдаг штэ. Яг тэрнтэй адилхан одоо хувь тавилангаас одоо таны эцэг үүдийн сүнс чинь таныг буцаад хуучин тийм хиймэл унаатай тийм чадвартай нөхцөл чинь аваачихын тулд одоо ийм жоохон буцаагааж байгаа ширүүн дөрвөн ч юм уу. Бас ширүүн дөрвөн ч яг хуу шийдэмгээ жоохон таныг байлгах гэж үзэж байгаа юм байна. Ялангуяа энэ талаа таныг тэр тал руугаа илүү их тийм энерги гэж болдог юм уу? Эсвэл тэр тал руу илүү тийм чиглүүлсэн үйл явдлууд танд болох юм байна. Тэгэхээр та өөртөө одоо юу гэдгийг энерги авах, залбирал үлдэхтэй энийг хийж өгч, энийг бүтээж өгч залбирч байвал маш сайн байна шүү. Аюу айтайхан байна. За юу. Нөгөө талаас юмны бас үр дүнг нь харж энэ талаар хийнэ. Хит бас үр дүнгүй хоосон юм ингээд амар тийм хичээсэл гарах зүг буруу юу те. Одоо энэ дэлхийн сайн сайхны төлөө одоо өөрийнхөө өсөө өснөж одоо юу гэсэн ч үгүй. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Ой одоо таны хийж байгаа зүйл үр дүнтэй байх ёстой. Тэрэн дээр маш сан төвлөрөөрэй. Тийм учраас нөгөө талаас одоо нэг гой зүйл хийв шүү. Уламжлал одоо юу гэдгийг зан үйлч ятгэлээ аз дуудана. Юм бүтээн. Яг энэ чиглэлээр явж байхад бол танд аюу сайхан аз хиймэр ивэгээд
бүх юм чи өөрөөс пак гэж бүтдэг ч юм уу, эсвэл хэрэгтэй хүн чинь гарч идэх ч юм уу те. Тийм сайхан болоо явчих юм байна шүү. За юу. За нөгөө талаас аягныхаа. За 5 аяг экстаси. Яа сайхан бүжиглж байгаа бололтой. Одоо та хамгийн сүлд хизээ ийм сайхан юм мэдрээд их гоё байсан бэ? Бодглоо асуудал шүү. Яг тэрнтэй адилхан одоо энэ хүмүүстэй харилцаа дахин өөрийнхөө энэ мэдрэмжийг энэ талаарт их бас халамжилж хайрлж те. Энэ чинь алийн болго амьдрал гэдэг чи одоо тийм зовхын нэр биш штэ. Бас жаргахын нэр штэ. Энэ хоёр чинь аль нь байх хэвээр. Хизээ сайхан жаргаж байв. Хизээ сайхан тийм хамгийн сайхан тайвны мэдрээд бүр тийм ад жаргалтайгаа цангин жинэв те. Яавал бас тийч сайхан инехээр байна. Энэ чинь өөрийгөө бас хайрлж сурах, өөрийгөө халамжиж сурахаас тэгж инээж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан бас өөрийгөө тийм ямар хуу үед ажралтай байж гин. Одоо юу яавал тийм ажралтай бүх юм сайхан мэдэрч гин. Тэр тал руугаа энэ талаар их сайхан хичээж, тэмүүлж, тэтгэж яваарэ гэж энэ талаас ингээд бууж байна. За нөгөө талаас одоо чинь та аюуд үлээ чөлөөтэй байгаарай. Хит өөрийгөө шүүмжилдэг, өөрийгөө болон бусдыг тийм шүүмжлэх байх шаардлагагүй шүү. Бүх юм ингээ сайхан байна, бүх юм гоё байна. Яад нэг хаяхандаа нэг юм болно л үз. Яад ингээ зүсэж авах юм чи зэнлаагаа үз. Сүрттэй ш тэгээд яаж ш болгож штэ. Яг тэрнтэй адилхан бүх юмын эерэг өнцгөөсний талаар хараа гэж одоо гарч иж байна. За харин энэ 7 хоногт Oracle өдрөөс юу гэж буусан байна? Харцгаая. За ингээд та юу хийж байна? Амьттай сайхан ярилцсан байна гэж. За амьттай ярилцж явах уу? Гол нь одоо хэдүүлээ та энэ 7 хоног зүүн сувгаа их сайн сонсоорой. Таныг аз эвээдсэн зүүн сув чинь ингээ эвэж авч байгаа учраас таныг зүүн сув чинь их сайхан зөвлөж чиглүүлээд азтай юм руу зөв юм руу сайхан чиглүүлээд зөвлөлөө явуучих юм байна. Бас давхар юунд мэдхгүй яахыг мэдхгүй байгаа бол зүүн сувгаа сайхан асуугаа. Бурхан минь сахиусууд нь те надаа энийг хийхэд сайхан чиглүүлж өгөөч, анхаарал хандуулж өгөөч, аз өгөөч гэж сайхан залбирвал маш сайхан юмуд бүтээ явах юм байна гэж нэг талаас нь ингэ бууж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? 2 зоос доош харчихсан байна. За 2 зоос ингэ дээшээ харахаараа бол нэг хөдөлгөөнд орё, олон юм зэрэг амжуулъя гэдэг баггүй юу? За доошоо харчаараа хөдөлгөөнд орж болохгүй. Яг нэгэснэ хөдөлгөөнд орно гэдэг чинь яг одоо бүх юм хаяад өөр зүйлсийг сонирхоод өөр юм хийх гэсэн үг байхгүй юу? Бас хамаагүй болохгүй. Энд чинь айгүй зааваа юм явт юм аа. Ингээд амар гоё аз ивэгээд амар гоё явуулаа гэд. Тэгээ эргээ харахаар амьдрал нь бүх юм хэврэгдэх байхгүй юу? Тэр нь яг үндэ яасан бэ гэхээр яг бүх юм бүр фейлдж болох байсан шүү. Энэс ч бас аварч байгаа шүү гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдгийг ямарваа нэг ингээд хүний онгод хөдлөн шүү дээ бас. Шууд бүх юм хаяад өөр юм хийгээд бүх юм гоё болгоо явъя гэдэг ч гэсэн яг үндэ тэр нь яг цагтлаа хийсэн те яг хүссэн шиг байж чадахгүй юу? Эсвэл арай өөр байдаг ч юм уу эсвэл огцом одоо алтж унаа фейлдэг ч юм уу те. Ийм байх үндэс байгаа учраас огцом юм хийгээд бүх юмыг өөрчлөе гэж бол яг энэ 7 хоногт болохгүй заа юу. Харин одоо эхний ээлжинд хамгийн юм гараасаа гаргачаад дараа нь яг байж болно. Энийг маш сайн ойлгож үзээрэй. За ингээд 3 дахь өдөр мөн дуслаа. Өдөр ихний таалагдсан бол лайк дараарай, шеэрээрэй, subscribe дараарай. Амун донешн бол маш баярлалаа болно. Амун гүлийн нутган дээр юу хийх хүсэж чинь одоо юу руу зорж тэмүүлж байна. Одоо юу мөрөөж чинь тэрийг бичиж явуул тэр нь ч төлөө сайхан манифест хийгээд залбирлуулээд ерөөл өрөх болно гэд та бүхэнд хамгийн сайхан хүсэн ерөө юмыг гараас сураарай.